гармаараа яцсан. Харин тийм ээ. За манай би өндөр болохоор толгой. жоохон намхан явна. Толгойг Тэгвэл чи бариад бичээд яа би яри. За ёо. Гэж миний. За. Яна чи миний хажууд нэрээ нэг үнэн жөөж гарч. Хөөе би яаж яасан өндөр юм бэ? Гар өвдөд байна. За сайн уу манайхаа. Тэгээд бид хоёр ягаа Монголд ил өмсөн бэ гэхлээр Тэгэл юмсан шүү дээ. Монгол агаа Чи эцтэй. палаж би хантаас өмсөн юм чи. Би Монгол стилтэй палаж өмсөн. Цараа. Бэж ингээд ерөөс харахгүй чи яа за одоо. Тэгээд За нэг юм. шаана юу вэ гэхээр Чалга болчихлоо. шалтгаан нь юу вэ гэхээр энд олон үндэсний фестивал болж байгаа гинэ. Тэгээ тэнд нь худлаа Монголоос сурталчлах гээд тэгээд явж байгаа байхгүй юу? Тэст чи шатаж өгсөн. Гадаа 35 градусын юм. Одоо дөнгөж 45 болж байгаа юм байна. Чи одоо тэгээд 2 өвд дунд болохоор би ягаа иш явах гэж байгаа. Тэгэхгүй. Хөөе буруу яд штэ. Тэгээд зохион байгуулж байгаа газар нь маш хол юм байна. Манай гэрээс ялангуяа бүр нөгөө өнцөг. Тэг юм бүр нөгөө өнцөг. ертөнцийн мохорт тэгээд бид хоёр одоо анх удаа энд ирж байгаа. Булгагийн хийдэг ажил хэцүү ажил байна. Йоо бүр гарын шүрмэс татлаа. Наа чи өөрөө байр нэг. Хойло төр цемтэг яваад хөтөлж үсгий. Баш чи. Йоо гар. За тэгээд би ингээ. бэдэ яг харна уцаас Ингээ давхраа. наавхан болж явъя гинэ. Би бол үсгий давт өмссөн байгаа манайхаа. Тэгээд ч би бэдэгээс намхан байна. Би хаана жоох ингэж явд юм оо. Бэдэгийн өндрийг хүн асуусан байсан. Бэдэ 172 өндөртэй. 74 82. Юмраа 74 бас шууд 80. Нэг онгооло баалгадаг юм шиг байна. Чи хэдэн метр өндөртэй бэ? 80 штэ. 80 бицүү чи комент өгч тийм үү? Очоод бид хоёрын гол явж байгаа басны зорилго бол хоошуур идэг. Олон үндэсний хоол идэх. Үгүй олон үндэснийх биш. Би бол хоошуур цайг идэх гэж л явж байгаа. Холи тэр сүтрээр. Хэдий байна гэж нэг болоо. Би арайд энэ хоёр тасалчжээ. Энэ хоолны газар би Гинэ. Харин хоол одоо хийх гээд ам шүү. хоёлаа уус амар ч. Энэ хүмүүс зайлаас уцсан бах юм. Яаж ам бал? Ийм шийсэн биш хоёлаа. Харин тийм. Угаасаа л ийш шүү дээ. Угаасаа ёо. Харин тийм би чамд ийшээ гэж хэлээ. Нийлдэггүй шүү дээ. Би амар тэрсэн мó. Энэ Монголын ханаа. Хоошор ханаа. Хоо цанаа. Хамаасласан төв тоолоо. Төв тоол юм шүү. Хүүхдөө. Тийм. Ханаа. Хүүхдээ. Гоо шарлаг үнэтэй тах юм. Армын шиг шашлыктаа сайн байна. Угаасаа шарлаг үнэтэй байгаа юм шүү. Шашлык аваад. Тэр цаана хийгээд байгаа юм шүү. Галаа. Тэгээд шашлык юм даа. Хийхдээ бэлтэж байгаа шүү. Сайн гоё юм юм байна. Бэлдээд тах шиг байна. За ингээд ер нь та нар харж байгаа үсттэй. Тэг гоё монголчууд нь хаанагаа энэ харъя заяа. Манай монголчууд ирсэн байгаа. Гэтэ үнэхээр орон орны хоолод үнэртэж байна. Ханаас гоё хоолуудыг үзүүлэх юм билүү? За жоохон төхөөд явъя заяа. За Индонез хоол гинэ. Муухай онцтой. Та нараа муухай үнэртэж чинь гэж бодоорой заяа. За хаана ч юм бол тоо Вьетнам хоол юм шүү байна. Парагвай хоол гинэ. Монгол шүү дээ. Сайн байна уу? Шот хөгжмөөсөө. Яа. Энд Монголын газрын зураг байна. Гэтэ энэ хардаа Монголын флэгийг буруутсан байна. Сая 564,116 авах хэвээр. Би ганц сайн мэддээ шүү. Мэргэжлийн анцлаг гэсэн. Мэргэжлийн анцлагт Монгол улс. Тэгвэл чи Монголын захын 4 цагийг нэрлэж. Захын 4 цаг гэдэг нь юу гэсэн үг вэ? Хамгийн хойд зах, хамгийн урд зах, баруун зүүн зах.
Оруу гашууны бор тоолгоо өдр гэж хэлдэг штэ. Би газар дээр угаасаа муу байсан. За манайхан за та нар тэгүүлээ штэ тий. Монголын хамгийн захын дөрвөн цагийг хэлж чадах юм бол За яах ч. Яах ч гэж хийж. Нэг бууцэг ингэж. би танаас гоёх гараар хийсэн мах татсан махтай хуушаар хэлгэнэ. Тийм би. Манай группийн хамгийн ахдаг шинэ тоогооч юм уу. За босгогийн хуушаар гэдцгээгээрээ. Тэгээ энэ дээр өөр юу гүцсэн байна гэхээр төгрөг гэж байна. Тэгээд энд болохоор Орос хятадтай хэлэлдэг гэж байна. Хүн амын тоог нь мэдэхгүй байна би ямар ч байсан. Тэгээд юутай морь тэгээ 5 гашуутай гэх тээ. Тэгээд 19 дэх том дэлхийд дэх хамгийн том газар нутагтай газар гэж байна. Тэгээд 1 км квадратад 2 хүн. Миний Хаан тийм байгаа. Энэ дихт нэгтэрчлэн 1 км квадратад 2 хүн юм уу? Тийм байна. Echt? Километр квадрат. За таныг иймэрхүү юм ирсэн байна. Тэгээ сая ганц 2 монголчууд байлээ. Тэгээ дутхгүй 10:45-аас Монголын үзүүлбэртэй гэж байна. Тэгээд байвал бид нар үзүүлэн байхгүй бол тэр. Энд чинь хаанхан төгөлөө? Непал дээр. бичсэн байна. За. Надад газар зүй бити хасаа. Би тэр хиймдээсэн. Газар зүй. За ийшээ болохоор Колумбиа гинэ. Колумбиа сайхан хүүхэн байна уу? Арай үгүй байна. Яаж хүлэмж сэрүүхэн байх юм? Яаж хүлэмж сэрүүхэн байх юм? Бангладеш гинэ. Биш тэгээд ямар вэ? Хүлэмж чинь халуун шүү дээ. Нэр ингэсэн. Энэ юу төлөвлөсөн ба? Чамд бичээд энэ чамаа муу юм уу? Би ч амтсан юм. Имэд ах байна. Энэ ах тийм. Түүнээс баах юм ярьчаад. Энийг барай зогсож байна. Айл гараад байх юм. Энийг барай. Одоо юм ярих чам. Манай болгоо одоо Би одоо гараа олон удаагийн олон хүмүүний асуусан асуултанд хариултаа шийдсэн болгоо. Нэг ч юмтай байна л да. Тэгээд та нэг сонсож байгаа гэж найдаж байна. Манай болгоо Австрид ялангуяа Вин бүхний сургууль сонсох талаар зөвлөгөө шийдлээ. 2018 оны 6 сарын 19 өдөр 10:40 минут. За маш олон хүн асуусан. Тийм болохоор энэ талаар хальт мэдээлэл өгье гэж бодлоо. Нэг хамгийн найдвартай мэдээллийг Австрид дахь Монгол оюутны холбоо гэж байдаг. Тэгээд та нар хэрвээ Facebook дээр Крилээр амоох гэж чээд Австрид дахь Монгол оюутны холбоо гэсэн пэйж хуудас гарч ирнэ. Тэгэхээр тэр хуудсан дээрээс ингээд эсвэл групп байгаа. Тэгээд ингээд скролдоо доошо харах юм бол юу байгаа. Маш олон мэдээлэлүүд байгаа, хэрэгтэй мэдээлэлүүд байгаа. Тэгээ би ерөнхий зарчмыг хэлж өгье. Та нар би ер нь бол одоо мастерс байгаа. Тэгэхээр би бакалаврыг яадаг мэдэхгүй байна. Тэгэхээр Монголд бол бакалаврын 2 жилийн сурсан байх хэрэгтэй тийм. Үгүй юу? Монголд бакалавраараа 2 жил сурсан байх хэрэгтэй гэж санагдаж байна. Тэр чинь ер нь бол 8 жилийн өмнө тийм байсан юм. Өөртөө хараад гар өвдөд наа. За, ингэж заяа. Монголд миний үед 2000 онд юм бэ. Ямар ч 10 жилээ төгсөөд 2 жил их сургуультаа сурч ийшээ босон шалтгаан нь 10 жил ч манайх 10 жилийн систем нь 10 жилдээ эдийн 12 жилтэй учраас дүүсүүд үздэг. Тийм учраас 12 жилтэй болох юм бол их сургуулийн 2 жил шаардлагатай болж байгаа байхгүй юу? Тэгэхээр хэрвээ одоо огийн 12 жилийн семестр одоо 12 жилийн сургуультай 10 жилийн сургууль 11 дугаар ангиач юм уу? Тэгээд 12 дугаар анги ирээдүйд төгсөж байгаа одоо шинэ үеийнх маань ийшээ сонирхолтой тэгээд манай видеог үзэж байгаа гэдэг байхгүй юу? Энэ дээрээ тэгэхээр юуны манай ерөнхий боловсролын шалгалтыг их сургуулиудад өгдөг шалгалт гэдэг тэндийг нь өгөөд тэгээд ер нь орох боломжтой хэлний мэдлэгтэй хамаад ер нь магистр энэ гайвч тий.
Мастер сурыг гэх юм бол тийм шүү дээ тий. Яадаг вэ гэхээр нэг сургуулиасаа тодорхойлт авдаг. Би өөрийнхөө мэдээлэлээр сургуулиасаа тодорхойлт авна. Тэгээд өөрийнхөө дүнгийн хуулиар, дипломны хуулиар зэрэг зүйлсээ хамгийн ихтэй бүх тэр бичиг баримтуудаа Бээжин рүү өгч явуулж баталгаажуулдаг. Тэгээд Бээжинд нэг бичиг баримтыг 80 евроор баталгаажуулдаг болсон гэжээ. Өмнө нь 40 евро байсан. Тэгээд тэр бичиг баримтаа бүгдийг ингээ Бээжинд баталгаажуулаад Бээжингийн эцэг консул бүтээн зөвшөөрлсөн материалаа буцааж аваад тэгээд тэрийг буцаа сургууль руу аплай хийдэг байгаа. Тэгээд сургуулиасаа урилга өгсөн гэсэн үг сурах цагаа чиглэлтэй. Тэгээ ер нь бол бакалавр төгссөн мэргэжлэрээ өргөжүүлж мастер сурна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр сургуулийн тодорхойлт дипломны хуулиар тэгээд манай мэргэжлийн хувьд болохоор портфолио хэрэгтэй. Архитектураар сурч байгаа бол тэгээд өөр юу дүүлээ. юу яах вэ? Герман дээр юм уу? Тэгээд хэрвээ хэлний бэлтгэл германд байхгүй бол ямар ч хэсэг хэлний юу шалгалт өгөх хэрэгтэй болно. Тэрээр болохоор яг ихний ээлжинд болохоор юу яагаад өгөөд өгөхгүй байж байгаа. Тэгээ энэ дээрээ ДПД-гийн шалгалт өгөх хэлний курстай ихлээр сууж болдог. Юмстай. Тэгээ ер нь бол баталгаатай энэ талын мэдээллийг Facebook руу ороод Австрали дахь Монгол оюутны холбоо гэдэг амоох гэж бичсэн тийм групп байгаа. Тэгээ тэндээс та нар харж болно шүү. Тэгээд энд ирснийхаа дараа бол Германы шалгалт өгдөг. Тэр Германы шалгалтыг нь юу гэдэг вэ гэхээр EPD гэдэг. Ergänzungsprüfung für Deutsch лөө. Тэр шалгалтыг өгдөг. Тэгээд тэр шалгалт Deutsch биш. Диплом биш юм. Ergänzungsprüfung диплом биш юм. Deutsch биш. Ямар ч хэвээр хоёр шалгалт. Deutsch диплом ч юм уу тийм шалгалтаа EPD. Хоёр шалгалт нь ÖST гэдэг. ÖST хүлэмж зөвшөөрөх болсон. Альч сургууль уу? Альч сургууль. Үүний винч гэсэн үү? Үүний винч хүлэмж. Тийм гэж байгаа. Нэр юусэн. Тийм. Тийм. Хөө хэцүү болт юм биш үү банаа. Тэгээд манайхаа ÖST-ийн шалгалтыг хүлээн зөвшөөрөх байсан. Тэгээд ДПД-гийн шалгалтыг одоо бүх сургууль шаарддаг болсон байгаа. Монгол тийм авч байгаа юм болов? Тэгээд ДПД-гийн шалгалт Монгол байдгүй, Монголд ÖСT-гийн шалгалт байдаг. Геото дээр байдаг санагдчих. За тэрийг зөвшөөрөхгүй биш үү манайхаа. Монгол хэлний шалгалтыг бол энд өгнө. Энд ирсний хувьд ахаа хэлний курс 1150 евро байдаг семестрийн. Бидний үед 300 евро ч илүү тийм байсан. Тэгээд одоо болохоор хэрвээ та нар семестртээ орчих юм бол семестрийн төлбөр маань өөрөө 745 евро байдаг. Нэг семестрийн. Тэгээд нэг семестртээ хэдэн ч кредит цуглуулж болно. Хэрвээ чадах юм бол ерөнхийдөө төлөвлөгөө ёсоор бол 30 кредит гэж үздэг. Би та нар зөвлөгөөнүүд бол ерөөсөө Герман руу чичирч байгаа даатын цэцэлэг аваарай гэж зөвлөмөр байна. Тэгээд Ирсэн хойно ажлын хувьд болохоор цалин бол янз бүр. Ер нь бол 3 евро 50 цент цагийн авдаг ч хүмүүс байна, 5 евро авдаг ч хүмүүс байна. Тэгэхээр ер нь бол маш сайн төлөвлөж ирэх хэрэгтэй. Тийм бас ажил олох шанс нь тийм ч амар биш. Аз таарууд баг эснийхээ маргааш нь ажиллаар нь азгүй бол тэгээд баг жиж хүлээн. Тийм учраас хэлээ бас сайжруулад ирүүлэх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Ер нь бол миний зөвлөгөө бол Монголдо хэлнийхээ курсыг сайн үзэж байгаа. Яриа болон бичиг тэр ер нь яг тэр эпидэд байдаг интернет хайж байгаа тэр шалгалтуудын сайн хийж одоо төгсөж байгаа. Одоо чи ер нь зүгээр л нэг шалгалтчтай тоолсон шиг хийгээд байвал заад одоо яриад ойлгоод чадаад байх нэг шаардлага байхгүй. Тийм болохоор тэрийгээ сайн Монгол хэмтээчтэй энэтэй харьцуулбал нөгөө ханшны зөрөгөөс худаад хэлний курс Монголын одоо юу гэж жоохон хямдхан ч гэдэг юм уу эсвэл Монголда хүн амьд байгаа юм шиг амархан сурахад арай гайгүй ч юм уу. Тэр талаараа миний бодлоор Монгол хэлнийхээ курсыг хийгээд хилээ сайжруулчаад энэ дэш шалгалтынхаа тэр 120 евро гэдэг бараг нэг удаа шалгах 120 евро. Тэрийгээ төлж одоо эфэдэг тогтчихоо. нэр юм уу? Окей за тэгвэл эфэдэг 30 евро ч гэсэн их мөнгө гэхгүй юу Монголд айдууд 90 мянга үстэй. Тийм учраас Монголд хэлний курсээ сайн үзчихээд энэ дэш шалгалтыг гэдэг шалгалтын бас нэг жоохон хэцүү юм. Тэр шалгалтын нийтээ 3 удаа өгөх хэрэгтэй байдаг. Тэрвээ та 2 удаа унаад 3 дээрээ бас тэнцэх байх юм бол тэгээд баа явдаг байна. Тийм болохоор маш сайн бэлтжээд хилээ нанаас сурчаад ирээсэй гэж бодож байна. Тэгээ ер нь бол энэ сургуультаас сурах хугацаа бол нийтдээ 1 жил гарan гэж ер нь тооцоолох хэрэгтэй. Тэгэхээр яг тэр жилдээ ажиллаж зохицуулаад, хичээл намаач зохицуулаад хажуугаар нь хилээ сураад ирэх нь зөв гэж ер нь бол хэлнэ. Тэгээд ирсэн хойно болохоор цалин хэлсэндээ ер нь бол тэгээд 12 евро ч авч магадгүй, цагийн 3 евро ч авч магадгүй. Тийм учраас тэрийг өөртөө сайн бодох хэрэгтэй.
Тэгээд Хэлгүй бол тэгээд бас ажиллахгүй шүү. тийм хэлгүй байх юм бол тэгээд хятад ресторан зөөх зугаагч юм гэсэн үг. Тэгэхээр бид нар маань айгүй бага цалин өгдөг. 5 евро мавраа. Тэгэхээр ер нь дунджаар бол 8-аас 10 гэж ойлгож болно. Хэрвээ яг зөвшөөрөлтэй ажиллах юм бол тэгээд хэлний курс байх хугацаанд ажиллах эрх нь болохоор 10 цаг байдаг үү дээ. Тийм ба. 10 цаг 7 хоногийн байдаг. Мастерын оюутнууд 20 цаг, тэгээд бас сайн шинжлэхдээ бакалаврын оюутнууд бас 20 цагийн ажил хийх болсон санагдаж байна. Тэгээ номон очоо 20 ажилладаг хэлэх хэрэгтэй гэж. Яа энэ талаар бас сайн мэдэхгүй байна. Намаа ч мастер. Тэгээ одоохондоо оноо одсон шүү дээ. Тэгэхээр хамаагүй юм шүү. Тийм, тийм шүү дээ 20 цаг юм байна нэрээ. Аль ашиг хайр. Баслан тэгээд байрны хувьд болохоор ер нь бол 200-аас 350 ганц хүний хувьд тийм. Өөртөө хоёулаа ч гэсэн орсон баг үнэ ажиллах байдаг. Хоёр хүний байшин. 250-аас 300 евро хямдхандаа бас 150 орсон олддог байдаг. Тэгээд бас ирээд нийгмийн даатгал төлдөг. Яа, чам. Биш эрүүл мэндийн даатгал төлдөг. Эрүүл мэндийн даатгал сар болгон 55 евро байдаг. Хэрвээ ажлын зөвшөөрлөлтөй авах юм бол байгууллагч чинь таны даатгалыг хэлнэ. Өөр юу ихтэй. 20 цагаар 10 цагаар төлдөг. Тэгээд метро нийтийн тээврийн тасалбар хамгийн их авах 150 евро. Дараагийнх нь хол семестртэй 75 евро байдаг. Тэр нь 24-өөс доош насны хүмүүс өөрчлөнэ. 26 шүү за. 26 биш 24 шүү. 26. 24. Би ийм аа. Тийм үү? 26 хүртэл байдаг. Тэгэхээр би одоо ч гэсэн оюутныхаа картаар явдаг гэсэн. Энэ дахаар ингээд хэрвээ та нар хөгшөрсөн бол ингээд хөгшрөөд эсвэл удаан басахаар ингээд хамаг хууль өмсний өөрчлөлтөө тэгээд хөгшөрсөн байх юм бол бидийг ашиглаж байгаа шиг жилийн карт авах. Тэр жилийн карт баг явгаагүй. Явгаатай гэж бүгд 120 евро ялгаа цаана. Яг хөө семестртээ 30 цаан төлөө авах нэг амар юм яаж байхгүй. Хүчит төрсөн арга байгаа шүү. 200. Нийт 210 жилдээ бидний болохоор 360 та хүчин бараг 100 евро нээж 100 евроны юу болсон. Дөрөвдөө тэгэхээр үнэхээр залуутай сурах яа өстэй сайхан мэдрэмжийг авах хэрэгтэй. Залуу байхтай нааш тэгээд начиг залуу байхтай ирэх юм бодоод заяа. Янз янзын бас музей зүзээгээр ороход оюутны хөнгөлтөндөө хамраглаа. Тэгээд би нэг юм хэлээ. За одоо дөнгөж цайвархад энэ тэнэг шийдээр энэ асуултанд хариулт өгсөн болохоор бид нэр та нараас асуусан асуултыг хэрөө одоогоор санахгүй байгаа. Тэгээд дурддаггүй асуултууд байгаа бол комментэн бичээрэй. Тэгээ манайхаа Facebook-ийн чатаар танад маань бичиж байгаарай. Гуйчэн тэгээд приват мессеж руу бичээрэй. Тэгээд манайхаа найзын хэсэгт фото дараарай. Гуйчэн. Тэгээд коммент бичээд бид нэр шалгачдаараа аль болохоор хариултыг бод юм. Бодгоо нөгөө юун дээр YouTube дээр ганцаархан админ байдаг. Тэгээд хамгийн их ажилтай найдаг болохоор тэр болгон танаас хариулж амжихгүй байж магадгүй. Тэгээд бид нар хэрэг үзэж комментэж уншиж чадхаар одоо үе гарах юм бол Facebook-ны шинэ админ одоо бидэг би болгож байгаа. Тийм болохоор манай бид аягүй гоё шинэ сэтгэлээсээ хариулдаг. Тийм болохоор та нар маань Facebook чат руу бичээрэй. Хэрвээ та нар надтай найз болоод миний постсон юмуудыг харъя, бидний юмыг харъя гэх юм бол манайхаа шууд найзын хүсэлт биш фото хийгээрэй. Гуйж тэгээд бас нэг юм нь болохоор би хүмүүс руу тэр алган шууд чат ингээ би уурд нь би бүгд рүү амар ихтэй чат чижсэн. Тэгээд чат чигээр ингээ нөгөө хамаг цаг маань тийшээ өнгөрөөд тэгээд банк сошиал байх надад жоохон яг үнийг хэлэхэд сүйд аюул ихтэй таатай байсан бол сүйдээ аюул хэцүү байгаа учраас би дандаа хагас бүтэнсэн амралтынхаа өдрөө та бүхэндээ хариулж өгөхийг хүсэж байна. Тийм учраас хариу бичихгүй байх юм бол хагас бүтэнсэн та нарт маань хариу ирнэ гэж бодоорой. Тэгээ ойлгоно гэж найдаж байна. Ягаад тэр ингээд бүр өдөрт ингээд бүр 20-30-аар нь чат ирээд байгаа ч айгүй жоохон хэцүү байгаа. Тийм болохоор би зөвхөн одоо влог биш дээрээс нь бас подкаст хийдэг болсон учраас влогийн үзэгчдээс гадна подкастын сонсогч нараас нэмэгдсэн. Тэгэхээр ерөөсөө ингээд дунд нь айгүй ингээд манараад байгаа учраас манайхаа нэг л чат ашиглаж нэг л чат руу бүгдөө гоё цуглацгаая гэх юм бол бүгдөөд нь хариулж чадна гэж хэлмээр байна. За тэгээд манайхаа танаас одоо бас нэг гоё юм нь болохоор яг амуухт ажилладаг хүн бас энэ нөгөө Монгол арга хэмжээнд ирж байгаа юм байна. Тэгэхээр яасан байх нь яг их суралцаас нь та нарт бас мэдээлээ гэж бодож байна. Тэгээд 7 минутын дараа ижлээ гинэтэй бүгдөө гоё 7 минутын дараа амаахын юу
За амгт ямар ч лээсэн маш Зохион их байгуулагч. ажилтдаг зохион байгуулалтыг санжилгээд манай философийн ангийн оюутан ихнэ. Тэгээд санчныгаа ихээр ярилцлага өргөжлөе за. За ингээд та нартай бүр үнэн бодит нарийн тодорхой мэдээлэл өгөхийн тулд Австрийн монголчуудын Монгол оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүн Санчрыгаа буугаад ярилцж байна. Тэгээд Санчраа Австри сурахын тулд яг ямар бичиг, ямар үе шаттайгаар явдаг вэ? За сайн байцгаана уу. Ингээд танаа влогийг үзэж байгаа бүх хүмүүст өнөөдөр мэндийг хүргэе. За Австри улсад сүүлийн жилүүд бас Монгол оюутнууд одоо сурах нь маш их болж байгаа. Одоо яагаад учир нь юу вэ? Одоо амьдралын орчин бас маш тааламжтай. Мөн одоо оюутан хүн суралцахад бас төлбөр тийм өндөр биш. Тийм учраас хүмүүс монголчууд маш олноор ирж байгаа. За тэгээд Австри улсад суралцахын тулд хамгийн түрүүнд та бүхэн юу бүрдүүлсэн байх хэрэгтэй вэ гэхээр одоо бакалавр магистрийн талаар юу ярьчих тий. Бакалавр суралцах гэсэн бол та төрсний гэрчилгээ, мөн 10 жилийн одоо аттестат, тэгээд одоо сургуулийн тодорхойлт гэсэн 3 юм байгаа. Энэ 3 зүйл бичиг баримтыг хамгийн ихэнд бүрдүүлэх ёстой. За яах вэ гэхээр тэгвэл төрсний гэрчилгээ энэ 3 бичгийг яах вэ гэхээр хамгийн түрүүнд албан ёсны одоо орчуулагчаар орчуулна, баталгааж орчуулагчаар Герман хэл рүү. Тийм, Герман хэл рүү орчуулуулад тэгээд дараа нь нотариотоор баталгаажуулна. Одоо тэр баталгаажуулсан бичиг баримтуудаа нотариотоор баталгаажуулсны дараа гадаад хэргийн яамаар оруулаад тэгээд одоо Бээжинд дэх Австрийн элчин сайдын яамд очиж баталгаажуулах юм аа. За ингэхдээ яах вэ гэхээр тэр төрсний гэрчилгээ болон 10 жилийн аттестат хоёр бол ерөнхийдөө хүнд өөрт нь байж байгаа. Тийм учраас нэг хүндрэлтэй биш. Тодорхойлтыг болохоор жишээ нь одоо Вений их сургууль бол энэ жилээс эхлээд тодорхойлтын одоо формулярыг өөрийнхөө сайт дээр тавьдаг болсон байгаа. Тэр формулярыг яг албан ёсны дагуу одоо сургууль дээр очиод одоо өөрийнхөө бөглүүлээд тэгээд одоо яг түүний шат амжилттайгаар адилхан хийгээ авах юм. Тэр формулярыг татаж авах хэрэгтэй. Гэтэ формулярыг татаж авангуудаа та хамгийн гол нь юг анхаарах ёстой вэ гэхээр одоо жишээ нь энд эдийн засгийн чиглэлээр мөн хуулийн чиглэлээр сурах гэвэл тухайн сургуульд одоо таны орох гэж байгаа сургууль шүү дээ. Одоо бакалавр сурах гэж байгаа сургууль. Тэр сургууль чинь хуулийн эдийн засгийн бас ангиуд нь байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бас нэг монголчууд гаргадаг алдаа нь ингээд ямар ч хамаагүй сургуулаар ингээд тодорхойлттой бөглүүлцдэг. Тэгэнгүүт нөгөө шалгахаар нөгөө сургуульд нь тухайн эдийн засгийн ч юм уу одоо хуулийн ангинд байдгүй. Тэгээд асуудал гардаг байгаа. За ингээд бичиг баримтаа та бүхэн хөөцөлдөхдөө одоо ямар нэгэн зуучлалын компаниар одоо зуучлах юм шаардлага байхгүй. Тэгээ Вений сургуулийн одоо албан ёсны сайт руу ороод тэнд одоо бүх ингээд үе шатуудын заасан бүр YouTube дээр виза хүртэл орсон байж байгаа. Тэгэд ингээд шат дараатаагаар явуулах юм аа. За бакалавр бол ерөөхдөө нэг иймэрхүү. За магистрийн хувьд яаж ирэх вэ гэхлээр бас яг адилхан төрсний гэрчилгээ, 10 жилийн аттестат, тэгээд бакалаврын диплом, тэгээд дөрөв дэх асуудал нэг тодорхойлт. Энэ дөрвөө яг л адилхан одоо Герман хэл рүү баталгааж орчуулагчаар орчуулуулад, гадаад хэргийн нотариотоор оруулаад, баталгаажуулаад, гадаад хэргийн яамаар орж тамга даруулаад мөн одоо Бээжинд дэх Австрийн элчин сайдын яамд орж баталгаажуулнаа. Тий. Тэгээд жишээнд одоо бакалавра хийсэн одоо оюутнууд магистраар ирнэ. Одоо 10 жил шууд төгссөн оюутнууд болохоор ерөөдөө бакалаврт ирж байгаа шүү дээ, тий. Тэгэхдээ хамгийн гол нь нөгөө бакалавр магистрт ирж байгаа оюутнууд нь яг тэр чиглэлийнхаа л одоо юмд ирнэ шүү дээ. Хууль бол хуулаараа, одоо эдийн засгаар тэрнээс өөр мэрэгчлэр гэвэл та одоо юм магистр суралцах боломжгүй байгаа. За бичиг баримтын үед ерөөдөө ийм юм анхаарах хэрэгтэй. За ингээд бичиг баримтуудаа та Бээжинд одоо элчин ингээд баталгаажуулаад аваад ирлээ. Ирснийгээ дараа яах ёстой вэ гэхлээр эндээс та одоо энд амьдрын суух одоо медиа сэтлэж одоо амьдрын суух эрхийн бичиг, оршин суух эрхийн бичиг. Оршин суух хаяг. Тий, хаяг байгаа. Тэрийг болохоор эндээс одоо Австрид байдаг одоо ямар нэгэн дотор байрнаас ирнэ авах зүгээр юм байлаа. Тэгэхгүй бол энд байдаг танил талаараа аваад Монгол айдуудаас юм аваад яхаар нөгөө метр квадрат нь хүрэхгүй. Тийм учраас нөгөө виз амар их уддаг. Хэд Австрийн виз болохоор маш тийм жоохон хугацаа ордог байгаа. Тэрийг анхаарал мөн төвчээртэй хүлээстэй байх хэрэгтэй. Тэгээд та ямарваа нэгэн бичиг баримтаа одоо дутуу хийлээ гэхэд дахиад 2-3 сарын хүлээг асуудал гарна. Тийм учраас эхнээсээ ингээд бүх юмаа ингээд дэг журамтай хийгээд явбал маш их зүгээрээ. Тиймээс та бүхэн аль болох нөгөө энд байгаа оюутны байруудыг өөрсдөө судлаад одоо мэйлээр харьцаад одоо онлайнаар одоо мөнгөө шилжүүлээд тэгээд медиа сэтэл одоо оршин суух бичиг авчвал зүгээрээ. Ямар ч оюутны байр бол англиар харьцаж хариу өгдөг. Тийм. Оюутны байруудын яг үн өсөлтөд одоо ингээд тухайн одоо та вебсайт нь авахд ерөөдөө байж байгаа. Ерөөдөө дунджаа сарын
300-аас 450 орчим байлаа. Нэг хүний одоо Айнцэл цэмэр нь бол ерөнхийдөө тийм. Тэгээд мөн оюутны байран дээр та мөнгө одоо кавцын мөнгө гэж өгдөг. Монголоор бол одоо барьцаа мөнгө. барьцаа мөнгө гэж өгдөг байгаа. Энэ нь болохоор оюутны байруудад ерөнхийдөө нэг 800 евро орчим байлаа дунджаа. Гэтэ та энэ барьцаа мөнгөө эхэлж одоо оюутны байранд бүртгэхдээ өгөөд дараа нь гарахтаа авах боломжтой. Тийм учраас энэ дээр одоо санаа зовлтыг дараа нь авах боломжтой мөнгө байгаа. За тэгээд та сургуулийнхаа урилгыг одоо ингээд авчлаа шүү дээ тий. Сургуульдаа ингээд материалуудаа явуулаад сургуулийнхаа урилгыг авчлаа, байрныхаа бичгийг авчлаа. Та ингээд энэнийхээ дараагаар одоо визэ мэдүүлэх хэрэгтэй болно. За визэ мэдүүлэхийн тулд та дахиад бас Бээжинд их одоо Австрийн элчин сайдын яам орж одоо урилга мөн одоо энэ одоо мэлд зэтэл буюу оршин суух бичгээ мөн одоо дансны баталгаа зэрэгээ одоо авч одоо Бээж орно. Тэгэд элчин сайдын яамд виза мэдүүлнэ. Яг уу Бээжинд бас ингээ олон явахтай холбоотойгоор хүнд итгэмжлэг хийгээд бас явуулдаг болсон байлаа. Та одоо Австрид Монгол оюутны холбоо буюу одоо АМОХ гэдээ байгаа. Ийм одоо АМОХын одоо группт хэрвээ гишүүн бол одоо гишүүн биш үү гишүүнээр хэлсээрээ гишүүн бол одоо мөн гишүүнээр хэлсээд одоо манай тийм тодорхой мэдээлэлүүд гаргацсан байж байгаа. Одоо манай залуучууд дэлгэрэнгүй бичээд тэр мэдээлэлтэй та танилцах юм бол ерөөд Австри улсад ирэхэд бол маш бас дөхөн болноо. Тийм учраас та бас оюутны холбооны албан ёсны групптээс хандаарай гэж хүсье. Тэр түрүү ярьжсэн шүү дээ. Тэгэд Бээжинд л ингэж явахын тулд та бас хүнээр дамжуулж тэмцлэг хийгээд бас тодорхой хэмжээний үнэлс өгөөд хүнд явуулж болно. Тий одоо тэр групп руу орох юм бол бас нөгөө тэмцлэг хийх нөгөө Бээж явах хүмүүс байх юм бол бас тэр нөгөө Амахын сайт дээр бас хугацаагаа бичсэн. Тэгээд тийм учраас одоо тэмцлэгээр хийвэл танд бас амар ах болно. Төвшөөч юу юм бэ? Нөгөө дансны хулгай шүү дээ тий. Тэрийг одоо Монголд байгаа хүмүүс дансны баталгаагаа яаж гаргавал зүгээр эдийн 25-аас 24-өөс доош насныхаа хэд байдаг вүлээ? Дээшээ бол хэд байдаг вүлээ? Тэрхэдээ бол одоо 25 хүртэлх насныхан бол нэг дунджаа 8000 евро, 25-аас дээш бол 100000 евро гэж байгаа шүү дээ. Тийм байна. За гэр бүлээрээ ас ирэхээр бол за гэр бүлээрээ ирэх жоохон хэцүү. Ягаад гэвэл та гэр бүлээрээ ирлэхэд гэр бүлийн нөгөөх нь ажиж болдгоо ажиллах хэрэг байдгүй шүү дээ. Тийм учраас тэгэхдээ энд байгаа хүмүүс ихэнд гэр бүлээрээ ч гэсэн ингээд эрэхтэй тусдаа ингээд оюутны визээр ирвэл их зүгээр байдаг. Тийм. Хоёулаа оюутны визээр гэсэн. Хоёулаа оюутны визээр ирвэл хайл хайланд надад ажиллах мөн боломжтой. Яг энд ирснийхаа дараа одоо жишээ нь оюутны визтэй бол одоо юу гэдгийг хоёр ихнэх хоёроо суудсан байлаа шүү дээ. Хурмаа хийсэн байх юм бол нэг нь лүгээр шилжих боломжтой байдаг бас. Юусэн үл нэг нь сураад нэг нь одоо хүүхдүүдтэй асрах ч юм уу те тэр боломжтой байдаг. Яг уу зарим тохиолдолд харж зүгээр. Зарим тохиолдолд яадаг вэ гэхлээр нөгөө энд ирсэн хүн бол ерөөдөө нэг л удаа юугаа солих хэрэгтэй байдаг байхгүй юу? Визээ солих хэрэгтэй гэдэг нь гэр бүлээс оюутнаас гэр бүл рүү шилжүүлэх хэрэгтэй. Тийм учраас гэр бүлээр ирэх байгаа хүмүүс анханасаа ямаа төлөвлөөд тэ ирүүл бас зүгээр ирнэ. Аз авч байна. Зүгээр юм чичггүй юм. Гэтэ сайн минь том бас. Бишин хаяа юм шиг. Зөвшөө тодорхой юм чи байдаг. За тэгээд өөр асуух юм чи байлаа. Зөвшөө тодорхой юм. Чи тэгээд яа чи нөгөө наад нөгөө видео хийж байгаа штэ. Блогийнхаа доор нөгөө манай пэйж нэмийг тавьчихсан ёо. Тэнгүүт нөгөө мөх мэдээлэл байж байгаа ингээд амар зэгцтэй бичсэн. Тийш явал хүмүүс зүгээр. Одоо надад тийм хэлчихтэй. Тэгээ ажлын нөгөө юу? Блогийн доор за ажиллах зөвшөөрлийн хувьд бол ерөнхийдөө одоо Австрид одоо бакалавр оюутан 20 цаг болсон гэж үнэн. Австри улсаас суралцж байгаа. Бакалавр одоо магистрийн одоо докторийн оюутнууд бүгд 20 цагийн ажиллах хэрэгтэй 7 хоногийн 20 цаг. За ерөнхийдөө 7 хоногт нэг цагийн үнэлгээ нь бол ерөнхийдөө дунджаа нэг 7-оос 10 евро ч юм уу те. Тэр хэмжээнд байгаа. Та ямар ажил хийхээс шалтгаалаад. Австрид бол хөдөлгөөний үлсний доод хэмжээ чинь 795 байлгүй 8 евро байсан те. Гэхдээ яг ямар ажил хийж эрийг дөнгөж ирж байгаа хүмүүс нөгөө хил усны бас мэдлэг байхгүй тийм учраас тэгээд жоохон тэр доод түвшний ажил хийн. Тэрний цалин ерөөдөө нэг иймэрхүү одоо байгаа. Тэгэд үгдэн та цаашид хил ус чинь сайжраад одоо мэрэгжлийн дагуу ажиллах хүн боломжууд бас нээлттэй байгаа гэдэг хэлье. За. Өөр асуух юм байвал манай санчиртай холбогдоорой. Би санчрын хаягийг доор description box дээр тавьчих. За тэгээд та нар хэрвээ холбогдохыг хүсэх юм бол манай санчрын Facebook руу ороод тэгээд бас лавлах юм лавлаж болно шүү. Тэгээд яг албан ёсны хүнээс нь зөв шуурхай мэдээлэл асуух нэ, тийм ээ. За, суралж исэн болгон.
Тэгээ суралцсан болгон бид баярлаа. Тэгэл юу товчоор очих. Хүмүүс чинь ихэдээ видеог бол нэг камер ойлгож үзэхгүй. Тэгвэл үзээ тэгмээ доор байгаа нөгөө одоо пэйж мэжийг үзэхгүй тийм үдэл толчин. Гэтэ яг энд анх ирж байгаа хүмүүс зүгээр. Бичиг үстэй. Анх ирж байгаа хүмүүс нь ийм байлаа. Ийм бич ярьж яхад нөгөө ирж байгаа хүмүүс ямар ч их нөгөө мэдээлэл дагаад мэдээлэл хараад яг нэг хүнтэй харилцаж яах юм байлээ. Би тэгмээ хүнтэй ярьчуд амар байгаа байхгүй юу? Яриа та ингэж ирүүл яг зүгээрээ гээд. Тэгэхгүй яг нөгөө одоо видео үзээд тэнгүүтээ нөгөө юу байдэн штэ. Битсэн юм харангуйтай хүмүүс яг бүрэн мэдээлэл авч чаддаг юм байлээ юу? Нэг бүслээ асууж чадахгүй. Нэг бүслээ яаж мэдэж чадахгүй. Яг одоо би ч саах хэрэгтэй тийм их байсан. Зэн. За Аац л гоё юм тийм шүү дээ. За явуулсан мэдээлэл гэсэн баярлалаа. За. Баярлалаа.